За сайн байцгаана уу. За уламжлалсаар одоо энэ 7 хоног байна бол нэлээд л дүүлэн шуугантай өнгөрлөө. За өнгөрсөн бүтэн сайнд байхаа тий одоо манай нөгөө e-спортоор одоо бас нэлээд амжилттай Монголс гэдэг баг байгаа. За тэр баг маань бол тэр Америкийн Major League гэж байд юм шиг одоо би миний ойлгосноо шүү тий. За тэр тэмцээнд бол одоо анх удаа тэгэж үзүр түрүү бол ацалтгаар шалгарсан Азийн ийм баг болсон юм байна. За тэгээ нэлээд амжилттай байлаа. За нөгөө төрүүлдэг баг нь бол одоо бас их сүрхий баг юм байна. За тэрний дараа бол одоо энэ 7 хоногт үргэлжлүүлээд юу болж байгаа вэ гэхээр одоо талбай дээр бол одоо 3x3 сагсан бөмбөгийн одоо World Cup гэж бас их томоохон тэмцээн болж байгаа юм байна. За манай нэгтэй баг бол шүгийн 8-д үлдсэн ингээд одоо Америкийн багтай тэмцэлтэхээр ингээд байж байгаа юм байна. За бас нэг сонирхолтой зүйл болсон нь бол одоо Ганбаатар одоо Босоо Ганбаа, Фэнхшу Ганбаа гэж одоо олноо алдарсан гишүүн маань бол их сүрхий өсөрч хараач гарч ирлээ. За одоо та бүхэн тэр бичлэгийг минь бол үзсэн байх. Ер нь бол тэгээд орон гарan нэлээд ойлгомжгүй түүхтэй марцсан юм ярьс тэ. За одоо манай дүүл гэсэн сүлдээ хуурай дүүл гэсэн 32 сая юм байшин байгаа. Энэ сайн байшинд би тусланд гардыг одоо энэ үлэмжинд ногоо цахаа барьдээ тэр гэдэг. За марцсан юм ярьс. За ингээд ер нь холны агарлыг татсан ер нь тийм янз бүрийн юмнууд их боллоо л доо. За тэгээ яг энэ дотроос би бол одоо энэ боловсролын сайттай холбоотой дүүлэн шүүгэнийг бол онцолж байгаа. Энэ 7 хоногт ярихаар шийдлээ л дээ. За ер нь үйл явц юу болсон бэ, яасан бэ гэхээр яг өнгөрсөн оны намраас л нэг яригадаад байсан асуудал буюу одоо Ардын намын чагсаалтаар гишүүн болсон Галбаатрах гэдэг одоо шинэ Монгол сургуулийн захирал одоо тийм хүн үүсгэн байгуулагч өдр тийм хүн байна. За Наранбаяр боловсролын сайд бол тэр шинэ Монгол сургуулийн захирлаар эдгээр бас ажиллаж байсан юм юм байна. За гэтэл өнгөрсөн намар бол ямар үйл явц болсон бэ гэхээр одоо мөнгөнийх нь тоог бол янз янзаар ярьж байна. Гэхдээ ойролцоогоор нэг одоо нэг тэрбум 200 сая орчим төгрөгийг 10 саяар нь 120 сургуулийн данс руу боловсролын яамнаас шилжүүлээд буцаага тэрийг бол одоо тэр улсын хурлын гишүүн Галбаатрах гэдэг хүний үүсгэн байгуулсан нэг төрийн бүс байгууллага руу буцааж шилжүүлж за тэгэхээр яг тэрбум 200 саяны бүгдөө шилжээгүй юм шиг байна гэж би ойлгосон. За тэгээд одоо шинэ Монгол сургуулийн менежментийн ноу хав одоо их мундаг амжилттай байгааг нь улсын сургуулиудад заасан тийм төсөл хэрэгжүүлсэн гэсэн нэг ийм юм нөтөл намраас хойш яригадаад байгаа. За гэтэл сая бол элсэлтийн ерөнхий шалгалт гэж нэг том ажил болдог. Та бүхэн бүгдөө мэдж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалт бол жил болгон хэрүүл болдог. За энэ жил бол уламжлалсаар ялгаа авахгүй бас тэгэл дахиад ярилцсан. За тэр хэрүүл нь бол за тэгээ даалгавар юм байсан, тийм байсан, болсон болоогүй одоо тий энэ тэрийгээд ингээд бөө маргаа мэтгэлцээ болдгоороо болсон. За ингээд улсын хурлын нэр хүчний хэд хэдэн гишүүд гарч ирээд бол одоо энэ хоёр үйлдэл дээр нь тулгуурлаж бол Наранбаяр сайдыг бол огцруулаа гэж одоо ерөнхий сайдад ханднаа гэдэг гэсэн тий. За тэгээ бүр ашиг сонирхлын зөрчлөлөөр одоо авилгалтай тэмцэх газар эдэрт ханднаа гэсэн юм ирсэн. За энэ бол нэг тал ярианы гэдэг юм уу хэлцүүлэх нэг тал. За мэдээж Наранбаяр сайд бол өөрийгөө өмөрсөнгүй би одоо ямар ч хөл зөрчсөн юм байхгүй. Энэ тэр яриад байгаа тэр төсөлчин бол аль өнгөрсөн инх хамгаалсан сайдын үед явж исэн төслийг л би үргэлжлүүлээд ингээд мөнгө санхүүгийн шилжүүлсэн шүү дээ гэсэн юм ярьтал эргээд ямар асуудал болсон бэ гэхээр нөгөө инх хамгаалсан сайд чинь би ерөөсөө ийм юм хийгээгүй гэсэн наад чи миний ажил биш наач Наранбаярын ажил шүү гэсэн юм ярьсан. За олноо дарваа хар гэж алдарсан цогоо бол шилэн танс шалгаж үтсэн чинь ийм бол гарч ирсэнгүй буюу Наранбаяр өөрөө наатах чинь зохиогоод ингээ хийгээд байгаа юм байна гэдэг юм ярьсан. За эргээд энэ Галбаатрах Наранбаяр хоёр бол ашиг сонирхлын зөрчилтэй тийм одоо чинь хуулиар нь бол улсын хурлын гишүүн хүртэл тийм төрийн бүс байгууллагатай дээр байж болохгүй шүү дээ. Ийм юм. За тэгээд ингээ ашиг сонирхлын зөрчилтэй байгууллагууд руугаа болвол эргүүлээд одоо мөнгө төгрөг өгсөн ингэж байж болохгүй. За тэр хэл шинэ Монгол технологийн дээд сургуулийн шинэ Монгол технологийн их сургууль эдэр болгосон буюу ерөөсөө энэ Галбаатрах хатлын Наранбаяр үйлчлээд байна гэсэн хэл үг амыг бол сошиалор гаргаж ирж ярьсан.
За ардчилсан намаас багш гэдэг ковотор гэх юм уу те чагсаалтын гишүүн бус мөхт бай гэж нэг хүн би та бүхэн мэдж байгаа ер нь бол угаасаа их дүүлэн шууган те за бас нэг хамтрагч өөрийнх нь зөвлөх юм бэлээ байц нэг хүнтэй нийлээд тийм үйлдвэрчний холбоо гэж төрийн бус байгууллага байгуулсан. За энэ бол албан ёсны багш нарын үйлдвэрчний холбоо бол биш юм байна. Зүгээр тийм төрийн бус байгууллага тэр хоёр нийлж байгуулсан юм байна. За тэрний тэргүү өдр гэж бол нилээ явдаг нилээ хөөцөлддөг юм уу байсан. За өнгөрсөн одоо өвлгий та тий нэг том асуудалд орооцолдсон бол одоо нийт багш нарын нэрийг барьж одоо бараг 80 гаруй мянган гэлөө багшаас хандив цуглуулж нэг одоо гэр оронгүй байгаа 3-4 хүүхдийг бол байртай болгосон боловч тэрнээсээ хөөж гаргана маргана байрын гэж өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгөөгүй тэргээ зөндөө асуудал болгосныг идэрч хавлан байх ба нэг залуу тийм дуулж өрөөд идэм бас багш юм байна. Тэр залуу бол одоо илчилж ингэж нэлээд хийлүүг хийсний эцэд бол тэр байрыг буцааж одоо тэр хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхээс гадна тэр нэг 20 хэдэн сая төгрөгийг дутуу өдр байсан юм 20 хэдэн сая төгрөгийн барьцаа тавьсан байсан юм те. За ямар ч л байсан толгойлтлоо олохгүй балаа юм ээжээ сайн байсан. Гэт ийм асуудалд орооцолтод байсан ихч бол ер нь Наранбаяр сайд руу бол одоо нэлээд үзэлцдэг улсын хурлын чуулган дээр шүү дээ. За одоо сошиал медиалд юмрачдаг тэр. Нөхөр бас дайрсан гэх юм одоо эсэлтийн ерөнхий шалгалтыг бол одоо ингэж зохиож чадаагүй гамшиг болголоо. За тийм учраас Наранбаяр чи огцоо гэдэг ингээд ийм юу яс. За ингэхлээр хит хитэн тал болчиход байгаа шүү. Тэ одоо нэр бүхий улсын хурлын нэг хитэн гишүүд нэгдүгürt тэ. За хоёрдугаар Наранбаяр сайд, за X сайд инх хамгаалан, за тэгээд тэр мөхт туяа гэж хүн, за тэгээд тэр мөхт туяатай үзэлцээд байдаг эдэрч хавлаа гэж үг. Ингээд нилээ ийм юу. За гэхдээ ингээд нэг хоорондоо холбоо сүлбэтэй эдэр гэж өөрсдөө ангилж ялгаж дайраад байгаа. Жишээ нь эдэр чавхланг бол Наранбаяртай холбоотой гэж тэр мөхт туяа хэлээд байгаа. Ерөөсөө ингээд Наранбаярыг шүүмжлэхлээр эдэр чавхлан билүү тэр залуу гаргаад ирдэг гэдэг. За эдэр чавхлан нь бол үгүй би тийм холбоо байхгүй гэж ингэж хэлээд байгаа тийм. За гэтэл нөгөө эдэр чавхлан чинь сөргүүлээ нөгөө манай алдарт игчийн нэг ноог гаргаж ирсэн. Эч бараг ноо юм байлээ те. Нөхөр бол одоо албан ёсныхоо намтар дээр юм болвол дорнод их сургуулийг 91-ээс 95 онд одоо бага ангийн багш мэргэжлэр төгссөн. За тэгээ бага ангийн багш хийжсэн гэж бичдэг тийм намтартай юм байна. Мөхтэй шүү. За гэтэл үүндээ тэр үед дорнод их сургууль байгаагүй багшийн техникум гэж байсан. Гэвч тэрийг одоо төгсөөгүй буюу 2 удаа шалгалтандаа улирал одоо жилийн төгсөх шалгалтанд ороод унаад ингэж диплом авч чадаагүй гэсэн баримтыг гаргаж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ одоо мөхт туяа гишүүнд диплом байгаа бол тэр нь одоо магадгүй бидний нөгөө яриад байдаг хуурамч тэгээ одоо нөгөө тэр үед ч юм уу юм хэцүү байсан шүү дээ. Тим диплом байх магадaltaй. Тийм учраас одоо би шалгуулнаа энэ хүнийг эдэр чавхлан болоо дайвлалтай тэмцэх газар эдэр танднаа. За улсын хурлын тамгын газар эдэр тус хандж байгаа гэсэн ийм юм болсон. За эх 7 хоногт бол энэ юм бол нэлээд хөөрхөн явах бах. За Наранбаяр сайд бол хит хитэн талаасаа нэлээд одоо галтай дайралтанд ингээ байгаа. Тэгэхээр ингээд ер нь Наранбаяр сайд дисгүй биш үү гэсэн бодлол харьцангуй надад орж ирээд байна. Яагаад тэгэхээр ингээд зарчим элдв юм ярих юм бол үнэхээр тэр төрийн бус байгууллага руу тэгж мөнгө шилжүүлж одоо ингэж ажиллах нь бол болохгүй зүйл тийм. Энэ бол ерөөсөө яаж ч утсан ёс зүйн үднээсээ чуулах зүйн үднээсээ ч гэсэн болохгүй. За нөхөр бол нэлээд балбуулж байна. Нэлээд ч нэр сүрэн унж байна. Одоо ингээд Японд төгссөн зүрхий ингээд ёс зүйтэй байна гэсэн чинь Японд төгссөн гэдэг гал удрахтайгаа нийлж аваад ийм хийлээгээд ингээд хүмүүс илүү гэж байна. За хэрвээ үнэхээр гал удрах нь яг тиймэрхүү маягаар өөрийн төрийн бус байгууллагаар мөнгө дамжуулсан. За тэгээ яг мэдээж нэг юм заасал байх л та тийм гисэн болвол эргээд тэр гал удрах гэсэн ер нь бол гишүүнээс огцрох хөстэй тэр чагсаалтаас гарах хөстэй. Ийм хүн гэж одоо ийм хариуцлага үүрэх хөстэй гэж зөвхөн Наранбаяр ийм хариуцлага үүрэх гэж би бол хөвтэй бодож байна. За тэгээд энэ асуудал бол нэлээд өрнөжийн за энэ нэг тэр бом 200 сая төгрөг тэр нэг төрийн бус байгууллагаар бол одоо дамжуулсан нэгдүгээр асуудал. Хоёрдугаар бол эсэлтийн ерөнхий шалгалтыг бол хөвтэйхэн аятайхан ингээд зохион байгуулж чадаагүй нэг ийм асуудалтай ингээд орооцолтчлоо. За тэгээд магадгүй эргээ дахиад ноонууд нь орж ирэх бах. За нөхөрч гисэн зөрүүлээд бас нэлээсээ үзэлцэж чинь гэж би ойлгож байна. Одоо тэр чахлын өдргээд залуу бол одоо тэр мөхт туяа ихчтэй одоо
Жумаа энэ хичээ гэдэг байдаг тийм. Тэр хичтэй бол тэр байрнаас олж үзснийхаа дараа тэр үед бол мөнхтэй гişүү бас нэлээд Маран баяртай үзэлцсэн шүү. Тэр мөнгнөөс нь болж. Тэгээ нэг хэсэг дарагдаад тэгээ сая ахаад ингээ өндөлөө. Тэнгүүд мөнхтэй гişүүнийг бол одоо тэр хуурч цоглооныхын асуудалтай ярьж. За энэ дээр бол мэдээж тэр мөнхтэй гэдэг гişүүн бол хариуцлага үүрэх хэвээр гэж бодлоо ярьж намтрaan зохиож тийм. За тэгээд энэ чагсаалт ковод багш гэдэг коватор өдр орж ирж багшийг төлөөлж ингэж байгаа гэж. Ер нь бол тэр хүн багш Монголын багш нарыг бол төлөөлөх эрхгүй юм байна тийм үү. Нэг төрлийн одоо юу гэдэг төрийн бас байгуулсныхаа болвол одоо багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг гэж тэр аль биесны нэрийг одоо ингэж давхардуулж ашиглаж ингэж төөрөгдөл үүсгэж байгаа юм шиг надад санагдсан. За тэр зөвлөх гээд байгаа нэг эрхтэй байсан. За тэр хоёрын хэлж ярьж байгаа болоод ингэж байгаа нь бол одоо бас одоо багш нарыг төлөөлөхөд бол төвхтэй юм байл одоо тэр ёс зүйднээс бол их төвхтэй юм л. За гítэл ийм юм болоод ингээд зөргөлдөөд ингээд үтсэн ч мөнхтэй эдэр гişүүдэр бол бас зүгээр суугаагүй. Нөгөө алдарт тэмцэх цэвгмэдийг оруулж ирсэн. Алдарт тэмцэх цэвгмэд ч одоо 9-р ерөнхий шалгалтыг бодлоомтуулсан мөн өвчнүүдээ эдэргээд орилж шарлаад одоо тэгээд боловсролын хүрээлэн төв одоо хамгаалах газраар нь яваад лав хийгээл ингээл яаж. За яг нь ер нь бол 9-р ерөнхий шалгалт муу зохион байгуулсан за боловсрол дампуурсан байлаа гэдэг хэдүүл арайч ус зээгэн дээр зайлуулчихаар тийм дороодсон бүр дорцсон гэж бол би бодохгүй байна л да тий одоо зээгмэд бол марцсан нөхөр шүү дээ тий. Гээд одоо ингээд хоёр тал бол сошиалорч тэр за янз бүрийн акцаарч тэр нэлээ үзэлцэж байна. За улсын хурлын нэр бүхий тэр Наран баярыг эсэргүүцсэн гишүүд бол эхнээсээ хэвлэл мэдээлэлд бол ярьцлага өгөөд ярьцлагууд нь гараад эхэлсэн байна. За ингээ эх 7 хоногт бол энэ үйл явц бол нэлнээ өрнөх юм шиг байна. За гэхдээ одоо ингээд байгаа мэдээллүүд төр тулгуурлаа харахад бол за эсэлтийн ерөнхий шалгалтын тэр зохион байгуулалт дээр бол би амар мундаг ач холбогдол бол өгөхгүй байна. Яг тэгвэл жилийн жилдэл хэрэлдэж яадаг ийм ч юм орж болохгүй, тийм ч юм орж болохгүй гэл ингээд хэрэлдэж яадаг учраас тэр хэрүүлийн нэг болоо гэж бодож байна. А тэр мөнгө шилжүүлсэн явдал одоо тэр гал бодрох гэдэг үнтэй холбоотой тэр бол үнэхээр одоо хувь шүүгийнхэн шалгах юм бол тэгээд тэр нотлогдож байгаа бол би бол улсын сайдаас буух хөстө ноцтой том алдаа л гэж хөвдө бодож байна. За тэгээд эх 7 хоногт юу өрнөх нү яах нү ямар шин мэдээл баримт фактууд гарч ирэх нү гэдгийг харцгаая. За ингээд эх 7 хоногийн бичлэгээр уулзцгаая да.